Nami. Namines. Nami. Cinder. Namines. Cindersa. Nami. Namиндэр. Segi. Nami. Cinder. Бидний Notes podcast. Заяа цаана. Юу тэр маань бичиж хэлсэн мөлөө? Yes. Oh wow, nice. Юу ацхан бит хоёр номыг интерсэн байна. Тэгээд дараагийн шинэ дугаараа бичиж бэлэн болсон байна. Хүүтэн байна. Үнэхэр хүтэн байна. Наад чинь чамч. Thank you. Ийм юм тэмүгээс аваад. Аль нь үү? Тэ. Энэ үү? Тэ. Тэм үү? Тэмүү? Wow. Тэмээ. Энэ үү? Энэ усуу? Тэ. Oh my god. Yeah. Is this lemon water? Yes. Thank you. Хөлдөж өгч штэ ёо. Тийм ээ. Стад хүтэн байлаа. Төгжрээ дараад Алхаад тий. тэг сонголтгүй болоод алхаад. Тэг олигтой автобус олдохгүй. Ямар хэцүү ир вэ наашаа сая. Баг ингэ цагтаа тарснаас 2 цаг илүү ажиллаа таксид тарьсан дээрэд. Тэгэхдээ дөрөв ирэх гэж 2 цаг болж байгаа юм ч юм. Тийм шүү дээ. Юм байдаг байна шүү. Синдэр надад бодогч гэсэн. Ой юм бэ? Химбэ юу? Яа, шурмас. Лала. Нотор даарсан ч. Тэр хин тэнтэй дээр л байгаа нэ. Харин манай нэг нэртэй бүр хөрхөн мас. Үй. Вибратор татахын танаа ор. Яа харсан чинь танаа нь мууж. Ингэсэн байж байгаа наац. Таргалаад. За. Энийг бүлэгчсэн. Chalk paint Mongolia. Chalk paint. Энэ амар гоё юм билээ. Бүх юм бодож болдог нь хамгийн гоё. Өглөө харин нүрэ бодд юм уу? Надад маш Уусан ч болно. Тэгэж байна. Уусан ч болохоор баг тийм. Өнөөдрийн спонсор. Юу вэ? Чамар. Би нэр инхчингийн пилатес яваад анх удаа пилатес хийж үзлээ. Чи яасан яг нэг хойлоо нэг өдөр явсан л шүү дээ. Гэтэ би орой нэгсэн. Орой гэдэг инх чинь байхгүй байна шүү дээ. Инх чи өөрөө зааж байгаа юм уу? Өдөр нь инх чинь өөрөө зааж байгаа. Оо вау. Амар лаг. Би оройны өөр багш дээр явсан. Тэр ч гэсэн айгууд ажиг байсан. Тэм сонирхолтой юм бэлээ. Нэг юм орон дээр хөвтөд тасгал хөвтөнгээ сайхан юм хом татаж батаад хийх чи айгуу гой зугаатай байл шүү дээ. Хаяан пилатес гээд Encanto гэдэг пилатест явж байгаа. Тэгээд амарч хасан би өмнө нь пилатест юусэн явж байгаагүй. Тэгтээ жимд явжсэн шүү дээ. Тэгэхэд ингээд жимд хийж байгаа юм шиг надад тийм мэдрэмж төрсөн. Дараа нь ингээд биений хүндүр яг жим хийсний дараа хүндүрлдэг шиг яг тийм хүндүртэй болсон шүү би. Гэтэ нэг тийм жимд явж байгаагаас надад хамаагүй амархан санагцсан. Надад амар амархан юм шиг байгаадас аахгүй ингээд. Чи удаа явсан? Нэг л удаа явсан. Тэг ингээ юм хом ингээ латгаар амар зугаатай. Тэг амархан юм шиг санагдаа. Тэг би маргааш нь бүр амар болорсон шүү дээ. Тэгсэн үү? Бүр ёо ингээ одоо ч гэсэн болорсон юм ингээ хөвлийн ийдтэй. Тэг хамгийн болорсон гэдэс хөвлий тэгээд ханиалангууд хүртэл өгдөөд ёо бүр гингүүд өгдөөд ёо амар болорд юм байлээ. Одоо сайн гоё юм бэлээ. Пилатес надад амар. Надад таалагдсан. Зугаатай юм бэл. Йогнос хамаагүй хөгжилтэй. Фитнесээс арай амархан. Тэгээд нөгөө нэг зогсож байгаад ингээд хоёр хөлөө ингэж мэд тэрний хийсэн үү? Зогсож байгаад хөлний тасгалууд хийсэн үү? Хийсэн. Тэг ингээд яаж магаал хөлөндөө хийгээл ингэж вингээл. Чи ингээ хоёр ингээ юун дээр ингээ зогсож байгаад ингээд сууж байгаад нэг ингээд үгүй тэгэж үзээ. Тэр амар хэцүү юу? Тэр амар хэцүүсэн. Тэр амар хэцүү гэхдээ амар гоё. Зугаатай л юм байлээ. Тэг яг нэг надаа яг жимд хийдэг байсан юунууд тамин адилхан санагцсан. Тэг чи явъя гэж бодож байна уу? Би явъя гэж бодож байгаа. Би явна. Танаа гэртээ ойрхон болохоор амар гоё юм аа. Чи алхаал орчиж байгаа тий. Би очих гэж цаг 30 минут буцаа цаг яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр би ямар ч сан нөө гэж бодож байгаа. Би хүүтний үйлрэлт надад хол учраас айгүй хэцүү юм бэл. Би болохоор өглөө нь теннисэнд явчаад тенниснээсээ шууд
юу л явчихдаг байхгүй пилатес л. Чи бүр алах нэ. Чи бүр амар биетэй болох нэ. Би амар биетэй болно. Чи бүр амар эрүүл болох нэ. Гэхдээ эрүүл гэсэн чинь яг хооллолт айгүй хэцүү байна. Би бүр сүүлийн үед ингээд тоол идэх дуур хүсэлгүй бүр юм. Oh no, don't become Ингээд амар anorexic болчихвол яах вэ? Харин тийм муухай шүү. Тэгвэл амар муухайх тийм. Тийм тэгээд амарчсан жоохон юм идэх хүсэл жоохон муурцсан мэлээ. Тийм үү. Тэгвэл гоё юм уурхай болсон бах уу. Тэгээ уурхтай юм идэж мэдээ ихээр бас биш. Тэгсэн мөртөө чихэрлэг мэдгээл ингээд. Яа наа чин тэр ингээд жоохон буруу бах тий. Буруу хаа. Яа. Санаанаас болоод. Уучлаарай. Энэ дээр тавах уу? Тэг. Тийм би чинь нэр тавах юм шүү дээ. Сэтгэл санаанаас л ажиж байгаа. Шил биш юм шиг санагдсан. Хан шил биш энэ what is this? Акрилик чи мэдээ акрилик. Пластик биш гэхдээ шил биш байгаа байхгүй юу? Гэтэ хаагарна. Гэтэ хаагархал. Шилнээс арай хямдхан. Эпокси гэж. Ямар ч амар хүүрхэн л дизайнтай байна. Тэгээ наадгаас чинь 6 ширхгийг иннээс би нэгийг авсан. Хүмүүс ирээд ингээд яхад ингээд гоё айтах юм те. Харин тийм. Би нэг пластикт хийж өгдөг. Бали да. Сайн сүүлийн дугаар нөгөө цагтлын дугаар хийсэн шүү дээ ойлаа. Тэрэн дээр зөндөө уйлсан шүү дээ. Тийм. Чи хэр эдэлсэн? Би зүгээр уйлсан хэсэг дээрээ зүгээр нөгөө юу яцаахгүй юу? Блүрдсэн байхгүй. Тийм. Нөгөө нэг яг юм нэг гулган массажны газар оронгууд ингээ блүрдсэн бичлэг байдаг шүү дээ. Тэгцээ юу? Нэг юм дэм бичлэгтэй болцоохгүй. Гэхдээ хасаагүй мэн тий. Хасаагүй зүгээр тэр чигтэн л оролцсон. Зүгээр хасаагүйсэн нэрэ натуралаараа ингээ явчих юм шигсэн. Йоо. Sorry. Тэ чи намайг жоохон майдчлаа. Чи ингээд тоглоё гэдэг жаа тийм уучлаарай. Уучлаарай тийм. Sorry, бас таа тэгээд чсэн баха. Тэгээд тэгсэн чинь яг гонгийн царайт. Яг гонгийн царай гаргачих. Уучлаарай. Чи надад ирэх гэсэн юм уу? Надад жоохон юм. Тэ чамд гомдцоо. Надад гомдсон бах тийм. За. Уучлаарай. За. So cute. Өө амар хөөрхөн аштай шин байна. Тийм аа. So cute чи. Хүүхд хэрэглүүлж байгаа юм шиг л байх юм байна тий. Мөнгө их. Харин тийм. Тэгээд яг нэг юм нэг папарацци цэгэмэний яг нэг тэмчлэг шиг санагдсан ш нэг юм. Блүрдэд бүгдийн блүрдэд. Because I was ugly crying. No. I'm ugly. Тэгээ зүгээр блүрдсэн чинь тийм болсон. Тэгээд яхаа тэгэл үлдээсэн л дээ. Тэгсэн чинь амар хүмүүс уйлцсан билээ бас. Тэгээ хүн уйлахыг харахаар бас амар триггерддэг шүү дээ. Харин санагдаад. Тэг би ч уйлдаг л уйлаагүй л дээ. Би уйлахгүй юм билээ. Чи юу хизээс үлдүүлсэн? Би кино үзээд уйлах нь уйлдаг л таагүй. Яа кино заа. Ард үзлээ. Эдгэн л үзсэн юм байна. Эдгэн Monster. Нөө цоврал алуурчин тухай Дамрыг гарсан штэ. Тийм, Дамрын дараагийн universe биш universe гэх юм уу? Дамрыг хийсэн хүмүүс ч гэх юм уу? Тэрний цоврал. Яа дэжвэсөө. Гэтэ тэрэн дээр шиг уйлаад ах юм байхгүй л байсан л та. Монгол HBO-т олцолж ш мэдсэн үү? Тийм бас HBO Max л шүү дээ. Би шууд subscribe хийсэн. Тэгэж гайгүй юмхан байсан. 9 Тийм 8 ч үлээ нэг тиймэрхүү. Гэхдээ 8 сар болгон төлөхөд бас ихэж магадгүй л дээ зарим хүмүүс 30,000 төгрөг гэсэн үг шүү дээ. Яа, тэгтэл бүх юм үзчихнэ. Тэгээ баг Netflix-ээ болоод HBO үзт юм болоо гэж бодоод. HBO чинь тэгээ зөндөө олон кино байгаа шүү дээ. Амар их гоё кинонуудтай. Одоо энэ дээр баа мó. Чин дээрээс уцаараа. Би удирдлага алгуулгацсан зургийнхаа.
Гэр дотроо. Одоо яаж юугаа хийх ойлоо ингэж нэг хийх. Би юу уцаараа орчдээ. Уцаараа хасаадээ. Гэрээс юм алга болоодох юм амар сонио. Энэ хоёр тоглож байгаа л нэг газар тоглож байгаа л нэг газар иччихсэн. Хаашаа явчдээ өстой сонио. Миний цаагаар орсон юм болов. Би болоод хөө гэж үү. Тэг юм уу? Хамаг гэрээ чинь яагаад төхөө. Тийм. Тэгсэн. Өнөөдөр хоёлаа тэгээд яг хоо цагтлаа уншмаар нүч яа. Одоо сүүлийн цагтлуудаа уншиж идүү. Дахиад нэг айда миний амьдрал миний сүүлийн цагаанууд байгаа шүү дээ. Damn, би сормосоо бодсон шүү дээ гэж. Ингэж болохгүй. Гэт. Оо чи амар өстэй юм шүү дээ. Тийш дээ. Тэг би манай бас роллер алга болцсон амар сонио. Ямар Very weird. Very weird. Танад хүн орж ирээд амлаа. Хаалга чонгорхалтай. Хадлаа шүү. Don't even try. Нэг яг нь Японы нэг аим шиг юм байд шүү дээ. Нөгөө гэрт нэмээ амьдрал гэдэг. Юу Parasite чиг үү? Тийм. Ажилтаа явсаа орно гялс шкаф насан гарч ирсэн ээ. Йоо. Хүрш мөрөгчийн тухайд хамаг юм нийлдэж ирсэн. Ажилтаа ирэх үед нь буцаа шкафанд ороод нугтчихдаг. Йоо. Parasite юм биш үү? Солонгос. Тийм эмээ байсан гэдэг нэг тийм бичлэгийн хүртэл байсан шүү дээ. Гэтэ мэдгүй зохиомл юм юу юм бүүмэд. Шкаф ямар гээчин том шкаф бэ? Яг нэг Японы юм нэг ингээд ингээ онгойчтой ханд үүрэн нэг шкафнууд идэв шүү дээ. Хүнжил хийлдэг. Тийм шкаф юм шиг л. Тэг ингээ сууж идэв юм. Тэгэл хүнжил шинжэн хавар ингээл байждаг байх л та. Йой. Шкафа цэвэрлээч. Тэгээд утгагүй Halloween болно. Бит хоёроос Halloween-да бэлтэж байгаа тий. Тийм үү. Би Монголс болно гэж ярьлаа. Тэгсэн шүү. Одоо би чадахгүй хаа. Яасан би? I can't borrow his clothes now. Юу бол маран тэгвэл. Харин мэдгүй. Зүр хоёлаа классик монструуд болохоор Frankenstein, Vampire, классик тэгээ Nosferatu shit. Nosferatu ч сая энэ жил гарлаа. Эсвэл өөр амар popular кино юу вэ? За та хэд ер нь санал хүсэл бич юм уу? За тэгээ би та ихтэй амархан. Монгол гоё. Яг ингээд гоё мэрэгжлийн бүр амар сайн өөрчилдөг хүн их байдгүй юм шиг байлээ. Зүр цус мосол зурж чадхаас биш. Яг нэг юм простетик хийгээд нэг тийм амар болгодог штэ. Бид яг тийм юм яхан бол би мөнгөний нөгөө тэгж үзмээр байгаа байхгүй юу. Гэтэ яг тийм хүн олдохгүй хамаа. Зүгээр л ингээд юм vampire болгож чадаад байгаа юм. Cute hot vampire. Гэтэ би яг юм бүр юм битүү простетик өмсөд ингээд амар олмоор байгаа байхгүй юу. Нүрээ бүр өөрчлөмөр юм. Бүр ингээд тий хиймэл ус ингээ амар professional яг юм. Тэгэж тэнтэй гадуур явчихдаг уу? Чадна штэ. Canon special effects, VFX team transformation дормоор байна. Тим хийдэг хүн байвал бас мэйл хүчээрээ DM-ээ хашаалахгүй байгаа шүү. Би ихгүй. За тийм бас байна. Тэгээ та хэд маань санал хүсэл дээр бас юу байж болох уу бичээрэй. Тэ Inside Out амар фан байсан те. Inside Out фан байсан шүү. Яа. Үсэн ингээ тавиаш. After a long day at Pixar гэж. Тэр амар фан яасан. Тэр Pixar-ийн үзсэн болов уу? Химэлсаа яаш. Тэр чинь гэдэг хамгийн сүүлд нөгөө members only дээр тавьсан юм биз дээ. Үгүй юм уу? Үгүй. Эсвэл би подкастын дундуур тэгсэн юм үгүй биз дээ. Магадгүй. Яа, members only байсан юм шиг санагдаад байгаа шүү. Яа, тэр бүр амар фаны тхүү. Харин тийм интерестэй фаны. Дахиад нэг харчт юм уу? Энэ хавьд байгаа да. Тэр дээр нь шүү дээ. Энэ өнгөрцөн үү? Энэ шүү дээ. Дансны үлдэглэл гэж байна. Биш үү, нөр үед юм. Яа. Зүгээр хин оруулсан байсан юм бэлүү? Нэг хүн зүгээр сторинд айцсан ч байлуу. Коллаб байгааг бах те. Рил үсэн юм баггүй юу? Гэтэ коллаб биш юм байна. Коллаб биш. Тийм. Яа, тэр үстэй нэттэйс шүү. Are you serious, Stefani шүү те? Тэр all time best л. All time best шүү манай. Энэ юу вэ?
Мока биртэн зүртэй. Тэгээд одоо дөнгөж сургуульд ороод удаагүй байгаа. Яхоо Чинзаа энд орсноо харамсдаг болов. Чинзаа. You should go to явна. Би хоёлаа явнаа л гэсэн үс. Явнаа л гэдэг тий. За. Цэтүүлээ орноо л гэсэн ба. Тийм үү. Өрөнгөөс оруулъя л гэж бодоолох. Цаад хоёр ч нөгөө нэг 6 сараа хүлээж байгаа. 11 сарын сүүл 12 сард ер нь Тэгтээ хонгор орсон шүү дээ. Хонгор тэгтээ шоуны тухай яриг байхгүй юу? Тэр хоёртой шоуны талаар ярмаар байна уу? Тэр хоёр шоуны цэтүүлээ шоуны талаар ярих гэдэг юм болоо гэж би ойлгосон шүү дээ. Ахгүй хүлээгээд ахыг бодвол Окей. тийм. Өөрчн сайн сайхан юу ялаа? Өөрчн сонин сайхан. Надад тэр гэр бүлээ эхнэрийн 22 жил хүчирхийлж амьдэрсэн хүний юуг хараад жоохон сайн санагдсан. Тэр юу юм? Тэр нэг Монгол эрэгтэй. За. Нөгөө нэг нийслэлийн юу лээ нөгөө нэг Юу? бид нараас саналаа өгж гаргадаг чи юу лээ нийслэлийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгч үү? Тийм нийслэлийн иргэдийн төлөөлөгч нэг залуу ахваа аахгүй юу? Нэг эрэгтэй. Тэр эхнэрийн 22 жил нийт хүчирхийлж амьдэрсэн гэж байгаа байхгүй юу? Зодож моддаг. Тэгсэн хэрнээ сувшил дээрээ амар юм залуу за. За энэ хүүхдүүдэд ингээд өнөөдөр ингээд хичээлийн хэрэгслийн бэлтлээ гээл тэгж байна. Тэгснэ ингээд тийм амар pop амар юм сайн үйл хийдэг юм сайн залуу, сайн ах нэг иргэний дээрхлэлийг эсэргүүцэж гэдэг тийм дээр амар ингэж бат зогсож могсдог. Тэгсэн хэрнээ гэртээ ихнэрээ зоддог за. So yeah би тэгээд тэрнийг харчаад ер нь хүн ер нь харагдаж байгаасаа шал өөр юм байна л гэдгийг амар ойлгосон шүү дээ. Хүмүүсийн яг ингээд тэгээд тэр хүний доор нь комментэн дээр нь хүмүүс бүр ингээд сайн залуу шүү. Ийм л хүн улсын хурлд байх хэвээр тий. Амар тэгж мэгцэн тэгэхээр нь ер нь хүн харагдаж байгаасаа шал өөр юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд эхнэр нь нэгээд шүүх цагдаагаар яваад ерөөсөө шүүх цагдаагаар ингээд яадаггүй нөгөө найд тэр нөхөр нь цагдаад одоо танил мандалтай. Танилын тал ихтэй. Технэр нь юусэн яаж чаддгүй. Тэгээд нүг юун дээр нэг юм Facebook-ийн нэг пэйж ч юм уу юун дээр ч юм хөрхи ороод тэгээд нөхрийнхэн тухай ярьсан бэлээ. Манай нөхөр одоо ингэдэг тэгээд бүгдийг нь ярьсан. Подкаст шиг юм уу? Подкаст шиг гэх юм уу нэг тийм бичлэг байсан. Тэгээд хэдэн жил амьдарч байгаа. Тэрний хугацаанд одоо тэдэнд нь ингээд яасан гэдэг тэр нөхрийнх нь аав ээж нь хүртэл ингээд аав ээж хаажууд хүртэл цодож моддаг. Тэгээ аав ээж нь ядагч. Тийм амар. Чи яагаад салаагүй гэж бодож байна? Тэгж ярьсан уу тэр эмэгтэй? Би бас бүтэн сонсох гэсэн чи айгу хэцүү байсан. Тэгээ салаагүйгийн учир нь яг тэр эмэгтэй ингээ хохирогч штэ тий. Тэр хохироод л байгаад байгаа штэ. Сэтгцэн үед би юм байгаа болов гэж бодож байгаа. Ер нь яг хүн нэг ингээ хохирчхороо эсвэл бол тэр эрэгтэй хүнд бас нөгөө тийм шин чанарууд байдаг бах ингээ эхлэндээ ингээд би чамааг ингээ гоё яанаа ингээд гоё хамт амьдрнаа ингээд хоёулын сайхан юм хүлээж байгаа гэдэг тийм найдлага ихтгэл найдварыг өгчдөг. Тэнгүүтээ багаар одоо тэрнийг алга болгоод тэгээ жоохон дарамтласнаа. Тэгээ дараа нь тэрнийг дарамтласныхаа дараа гинтэн гимшиж одоо уучлаарай дахиж тэхгүй гэдэг ч юм уу те ингэж яваал. Тэгэл дахиад гоё honeymoon phase нь эхлэв те. Дахиад бүх юм шинээр эхэлж чинь дахиад бит хоёр гоё болж ин гэдэг итгэл аваад тэгэл дахиад нөгөө ийм cycle-д оролцсон юм шиг санагдсан. Тийм cycle-д оролдог гэсэн угаасаа. Тэгээ тэр cycle-аасаа гарч чадах болчдөг. Хохирогч бол ерөөс тийм cycle-аас ингээ гарч чадахгүй. Дандаа итгэл найдвартай ингээд би ингээд утгагүй гайг болчих واخа, утгагүй ингэхгүй хаа гэдэг тийм нөө итгэл найдвар нэрт байдаг болохоор тэрэндээ ягаад салж чаддгүй. Тэгээд салах юм бол магадгүй сүрдүүлдэг ч юм уу одоо тий. Чи угаасаа чадахгүй, чи угаасаа надаас халаад салаад одоо яадгийн холдохгүй штэ, чи ингэдэж штэ, тэгдэж штэ гэх тийм маягаар яадаг болоо гэж би бодсон. Тэгээд яг тэр хүний яг юу гэж ирснийг би бас сайн дуустал сонсоогүй. Тэр амар урт байсан. Тэгээд дундуур нь нэг сурвалжлагч нь гинтгэн тасалснаа. За энэ нэмэгтэй олон жил ингэж явсан байна. Өөрөө тэгж яриад байгаа юм уу? Тэгээд ингэсэн чинь тэгсэн байна. Ингээл дундуур нь тэгэж яриад тэгээд буцаал нөгөө эмхтэй би тэр эмхтэйг би яриг сонсомоор штэ гингүүд яг тэр эрэгтэй нэг өөр газараас нэг өөр газар ингээд сууж байгаа эрэгтэй бичлэгний дундуур орж ирсэн юм.
За ингээд хин ихч маань ингээд ийм байдалтай гараад ингээд 22 жил ингээд амьдарсан байна гэл ингээд яриад тэгэл ингээд бага юм ярьж ирсэн дахиад нөгөө ихчийн ярилцлага ороод тэгэл баян тэгж авсараад би бүр ингээд яг би зүгээр тэр ихчийн л яриаг сонсомоор юм please гэд тэгээ би тэрний хайцсан юм. Тэгэхээр гэхдээ яг хүч хэрэглэгч гэр бүлд амьдардаг хүмүүсийн юу нь ер нь нийтлэг зан чанар нь тийм байт юм шиг л ингээд сайклд оруулцдаг. Тэр сайклаасаа гаргаж чаддгүй, өөрөө ч гарч чаддгүй. Тэгээд тэрэндээ ингээд нам ингээд орчдөг. Тэгээд хүчирхийл нь ихсээд идэг. Тэгээд тэрнийг ингээд бас гайгүй болчих واخ гэж найдлага хүлээгээд байт юм болов уу гэж би бодсон. So тэгээд эрэгтэй нь бол яг сошиал дээр бол их сайн залуу, сайн аав. Хүүхдүүдтэйгээ зураг авахснаа өөдөр хүүхдүүдтэй хичээлийн хэрэгслийг нь бэлтлээ. Олон хүүхдтэй юм уу? Нэг 2 хүүхдлээсэн л та 2 жоохон хүүхдээс. Том 22 шүү. Том хүүхд байдаг гэж байгаа таарах гэдэг. Яг 2 жоохон хүүхдтэй ингэ зураг авахснаа хичээлийн хэрэгсэлж бас үнэтэй болсон байх шүү. Ээж нар залгаад юу хичээлийнсэн хэрэглэслээ авч чадахгүй байна гэсэн утгагүй сайн мэдээ дуулганаа амуулгана гэж мгил за нэг тийм бүр ёо ингэмэрсэн гэсэн. Тэгээд юм хүн ер нь харагдаж байгаас шал өөр шүү гэдгийг би бас энэ ташрамд хэлье. Юу дуурайт байна? Хань юм дуурайт энэ тий. Маслаад байгаа юм шиг. Танаа гэр чинь жоохон сүнстэй юм шүү нөө. Don't би ганцаараа штэ. Ой танишир. Юм алга болоод байгаа. Юм алга болоод байгаа юм бол үнэ. Ой. Өдөртөө энэ хоёр л алга болгож байгаа л та. Харин тий. Миний хоёр сүнс. Сайн гэхдээ юу дуурсан бэ? Харин нэг юм дуурахын наач дуурсан. Эсвэл чи доогоор яваад байгаа юм уу? Эсвэл тийм байж магадгүй. Яа, тэгээ тийм юм болсон сайн 7 хоног. Тэр тэгээд зөндөө залуучууд бас тий ийм байдаг баха. Оо зөндөө. Тэг ингээд сошиал дээр ийм ил тод биш ч гэсэн. За сошиал дээр ингээд гэр бүлийн зураг амар гоё ахуулж махуулдаг өртлөө. Тийм тэрнийг ил тод гаргаж чаддгүй байхгүй яагаад тэгэхээр нэр төр of course юу гэж хин ил гаргаж тийм тэрийг хил гарахгүй тэр бол гэр бүл дотроо байх ёстой гэж боддог. Юу лээ толгой хагаравч малгайн дотроо юу хагаравч тогоон дотроо гэж үг гэдэг. Тэр мөрний хил ягаал тэгэл би бас нэг охиноос нэг сонсчихсан амарлаг хурим хийсэн. Амарлаг хурим хийгээд тэгээ дараа нь салахаар болсон чинь ер нь бол салж болохгүй байна. Амар олон хүн яриад амарлаг хурим хийчихэд одоо яаж салах вэ гэж бодъё. Яа, тэр бас юм. Баахан хүмүүс зарлцсан те бид нар ингээ happy couple шүү гэдэг ингээ зарлцсан байдаг. Тэгсэн чинь ингээд яг ингээ салахаар чинь ингээд хүмүүс ингээ гайхах штэ. Өө юу болчих вэ яач вэ те. Тэгэхээр хүмүүс тэрнийг амар нуудын байна даа л гэж би бодсон. Ер нь чимээгүй байгаа л тэгэл. Тэгээд иймэрхүү юм яг хаа ямар юм битээ хөрх эмхтэй үндэл жоохон хэцүү юм даа. Яг тийм victim blame бол хийж болохгүй. Мэдээж хэцүү болоод л за дулан байгаад байгаа шүү дээ тий. Тэр чинь болохгүй байгаад л. Гэхдээ аль болох эртхэн тэр abusive relation manipulative байна шүү дээ бас хажуугаар нь gaslighting байна шүү дээ бас. Тийм юмнаас аль болох өөрийгөө холдуулах нь л хамгийн зөв байх. Өөр яах вэ тий. Бусад хүмүүс юу гэж хэлэх нь хамаагүй өөрийгөө тийм стрессфул муухай орчингоос гаргах л хэрэгтэй. Гэтэ зөвхөн өөрийгөө боддгоо л ахaltaа хүүхдүүдтэй бол гоё идэг гэж магадгүй шүү дээ. Хүүхдүүдтэй гоё. Тийм хүмүүс хүүхдүүдтэй гоё ихгүй. Тэнгүүд хүүхдүүдээ бас бодож болж штэ. За ингээд ааваас нь салгаад яах вэ гэж бодож болно. Эсвэл тэгэл өчнөө төрлийн айдас байна. Нэрнгээсээ би одоо энэ хүнээс салаад юу хийх вүлээ яах вүлээ гэж бодох чинь бас айдас байж болно. Тэгэхээр сал гэж хэлэх бол амар хэцүү мэдээж. Яагаад салаагүй юм бэ гэж тэгээд доор нь комментууд бол тиймэрхүү юм хамгийн их. Тэгээ салах чи яасан гэдэг юм бол байх нь бол тодорхой. Тийм тэнгууд яагаад тэр хүн 22 жил хүчээр хийлээд байгаа юм бэ? Бүхэл бүтэн 22 жил ингээд зодуулаад байгаад байсан юм уу гэж хамгийн эхлээд орж ирж байгаа хэл та. Гэтэ тэгээ зөндөө reasons байдаг сая сэндэр бүгдийн барил ер нь хэлчих шиг боллоо. Гэхдээ хэрвээ ингээд боломж нь байвал аль болох холдох хэрэгтэй тэр situationээс гэж би бодож байна. Тэгээд зодоод алдсан хүмүүс зөндөлөгдөж шүү дээ. Тийм тэгэж ер нь тэгэж cycle явсаар хагаад алдчих юм шиг санагдаж шүү дээ. Тийм бага хүндрээл. Тийм казак мазакт чинь тийм эргүүд амар их байдаг шүү дээ. Монголд тийм эргүүд амар их байдаг.
химблээ нөгөө нэг юм их казак эмхтэйг нэг юм болоолсон. Тэгэл Монголд ч гэсэн байдаг. Тэгээд тэрнээс нүуний гарч чадахгүй байсараа тэр хүнийг ингээд амар хүчрхэг болгох чингууд нөгөө чинь ингээд яадчдаг л ахalta тесрэл ингээл нэг өдөр нь ингээл яадчдаг баг. Монгол нэг өдөр тэгсэн штэ харин тийм Монгол цайс Джем Палас төлөө хаана үлээ их нэрээ хутгалаад алцсан. Тэр хэрэг болсон штэ. Тийм. Тэр бас яг тийм юм болов гэж би бодож байна яг. Нэг удаа нэг ил өртрүүлчдэг тий. Тийм. Тэгэд ийм хүмүүс чинь нүүрлэн зогтхгүй гэж хүмүүст харагдуулахгүй тул. Тийм. Тийм тэр эмхтэд тэгсэн нүүр мөрөн нэр нь зөхгүй яг энэ гар тэг гоё юм уу энэ минь харагдахгүй газар бодлоготой зодтлох тий. Тийм байгаа. Нүүрлэн зөгчл хүн болго харах гэдэг штэ. Тийм. Хүн болгон хараад энэ хин чи яста эхнэрээ зодчих юм биш үү гэл тий. Тхийн тэгүүлж өөрийнхөө юмыг бас бодоод байгаа хгүй. Энд чин намаа тэгээ ярьчих юм чин тэгж болохгүй. Тэгэхээр харагдахгүй газар зохион мохин гэдэг ч юм уу тийм амар юм тактиктай байдаг байгаа. Тэгэд ийм хүмүүс чи яг эхлэхдээ нөгөө амар гоё эхлэн. Би бас октодд бас нэг юу яах үднээс яавал ингээд амар юм хитрхи сайн залуу, хитрхи юм гоё тусрахаг тэг ингээл бүх юм чинь ингээл хүлээж аваал ингээд байвал бас буруу юм шиг үлээ анхандаа тий. Анхандаа ингээл love bombing гэдэг байгаа шүү. Тийм бүр ингээл чи бол ингээд өстой гоё юм байна. Чи ингээд би чамд ингээд үгүй, тэрний чинь ингээд үгүй. Би чамаг очиад авъя гэл цэцэгдэх. За, sorry. Би чамаг очиад авъя гэдэг ч юм уу те бүр ингээл байж болох бүх юмар ингээл хангаад байгаа юм шиг санагдвал тэр бол буруу шүү. Тийм. Тэгж хэлт юм шүү гэлээ. Тэнгүүтээ яг тэрэн дотор нь ингээд одоо эмгтээчүүд орчдөг. Тэр нөгөө занд нь ингээд амар гой санагдаа тэрэнд нь ингээд орчдөг. Тэгээд тэрнээсээ дараа гарахад амар хэцүү болчт юм бэл. Тэгж юу н уншсан. Би тийм ном уншиж байгаамаа тэгээд ярьж байгаа шүү. Амар fake laugh ичлээ sorry. За. Тэгээ энэ 7 оны сонь сайхан гэвэл тийм байна. Тэгээд өнөөдрийн захиан дээр би уйлахгүй. За та яг одоо drinking game хийцгээе. Өнөөдрийн захиан дээр сэндэр уйлахгүй юу? Ой, тэргэл. Sorry. Wow. Glowing up, glow up. Glowed. Cherry. Yes it is. Yes it is. Ач мис рүүлэх шүү дээ. Тийм үү? Байна уу? Байна. Дарамт. За. За, sorry бит хоёр ярилцж байгаад өнөөдөртөө оройдоо мессеж хүчээд явуулчих. За, окей. Яг одоо ярилцчих. Надлаа битээ залгаараа. За. Бичлэг хийж байна. Тийм. Хоолны жор. Юу хийх вэ? Би одоо хөргчнөөс юм авцраал тэгэл хин гэсэн шүү дээ. Яг хөргчин гэдэг нь дэлгүүрээс авч болох л та. Миний хөргчин чинь төмсөл. Миний хөргчин одоо байцаа л. Төмс байцаа ямар хоол гэж. Хоёлаа замаараа ч юм уу дэлгүүр ороод тэгэл би бол замаараа дэлгүүр ороод хүнсээ аваад очино. Тэрнээс надад үнэхээр хөргчнөөс аваа гарах юм алга. Тэ чи ч ороо сонго. Би ч хоол хийдгүү штэ. I can do potato хураг. Тэгтээ what is potato хураг? Яа тийос. Love бол биш. Oh my god. Ямар хоол инэ? Чи ямар хоол сайн идэв? Би ямар хоол ин штэ. Гайгүй хямдхан орцтой юм юу вэ? За чи сонго. Чи хоолоо батчих. Пицца хөө? Спагетти хөө? Карбонара, бэлэн гомгтой. Арай амархан. Төмсний очмал. Төмсний очмал болж чадна. Окей, let's do төмсний очмал. Гэтэ дүзимээ орсон байсан. Дүзимээ амар гоё хоол хийсэн байсан. Мэдгүй нэг ирүүл хоол хийсэн байсан. Сайлман майлмантай. That's дүзимээ. We are төмсний очмал гэдэг үү шүү. Би бол тий. Эсвэл за гуляш. Удаанны хоол гоё штэ ер нь бол. За нэрээ нэх удаан болдог хоол болохгүй юм байна. Би бол төмсний очмал гэртээ хийждэг. Амархан.
Миний ер нь классик гоё хоол хийж идэе гэртээ сайхан гэвэл би салмон шаарддаг. It's easy. It's very easy. Very easy л дээ. Тий. Тэгээ салмнаа шараад би төмсөө том хэрчээл овонд очдөг. Тэгээ яг жоохон заримдаа fancy дий гэх юм бол төмсөө чанчаад овондоо хийдэг. Гэтэ тэр бол very fancy тэгээ талхаа хүрээгүй үед тий. Эсвэл амар гоё тийм дахианы шүлэх үү? Борш хийж чадна. Тийм гоё классик гэрийн хоол хийвэл надад гоё санагдаж байна. Заавал ингээл юу чи тийм хошур мошур байл гоё фан штэ. Хошур шархан жоохон ядраатай тийм. I know. Бууз easy тий. За бууз хийхэд жорог гэх юм ч сайн ш. Жортой хоол юу ижлэх вэ? Яг борш байж болох юм. Борш ч бас complicating хоол штэ. Нэг тийм шууд хийчдэг шүл биш штэ. Биш. Нэг ингээд бэлдэстэй байгаад штэ тий. Одоо зарим би бол миний хийж үзсэн борш бол би кетчуп ашигладаг. No. Би бол тэгдэг. Тэр чинь ингээл жор гэдэг чинь тэр л үстэй тий. Кетчуп хийчихээр нөгөө улаан манжингаа кетчуптэй шарчаар айгүй interesting амт орд юм санагдсан. Гэтэ тэр чинь миний л харсан жорогоод байгаа байхгүй юу? Тэгэхээр чи яаж хийдэ? Тийм би болохоор хүрэн манжингаа нөгөө нэг гоё шүүсийн жоохон гаргаж агаад тэгээ шараа хэрчж байгаа шараад сонгон лон өдөртэй шарж агаад нэлийн сайн шарж агаад тэгэл буцлагсан гоё шүлэндээ хийгээл тэгэл байцаа төмсөө хийгээл төмс хийдгүүл хаяа хийхгүй тэгэл шүл нөгөө ягаан шүүсээ жоохон дээрэс нь хийгээл тэгэл яачт. Тэгээ яг яа болдог. Юу борш байж болж гин төмсний очмол байж болж гин зүгээр бэлэн жор хайгаад орчих юм уу? Пицца ч бас байж болох юм шүү байна. Надаа ном багш. Борш төмсний гэрийн амт уу? Тий. Ингээ борш төмсний очмол хоёулын хийвэл ямар хол. Яг нэг тийм ланч сет. Тэ. Гуанзны ланч сет. Гуанзны ланч тэ хажууд нь байцны салааттай. That would be so good. Эндээс нэг юм сонирхолтой юм. Бууцааны юм юу амар гоё те. Яа. Солонгос бол юу? Би бол нь хоол их амар дуртай. Наад ингээд тоолны материал. Би энийг хийж үзгээд ингээд чикен юм уу? Гүү. Ямар манжин гэдэг үлээ. Цэцэг байцаа гэдэг үлээ. Брокколигийн нөгөө цагаан юу вэ? Цагаан тий. Тэрүүгээр хийсэн юм. Калифлоор уу? Цагаан цэцэгт байцаа. Гүчүүжанг хүмүүстэй цагаан цэцэгт байцаа. Энд 30 минутанд болно. Тэгээ энийг би иймэрхүү юм хийх юм уу? Sweet potato. Би над амар appetite баа мөртлөө нэг юм идмээргүй байгаа юм. What's the point? Pumpkin soup, sweet potato, шарсан sweet potato. Pumpkin soupтэй. Тэгээд яцсан төмс улаан л ойл. Тэгээ хажууд нэг тийм appetizer та. За тэгье. Би энийг хийж үзсэн. Би ч бас уг нь ажилгүй байхдаа бас хоол хийдэг байсан юм аа. Ажилгүй байх юм бол хоол хийх юм бэлээ. Би бүр яг орой морой хоол хийж мэйгээл гоёсноо. Амар ирүүл амьдраад хэлсэн чинь тэгэл ажтаа болоод gone. Чи нэг салмон хийдсэн ханаанасаа. Тий, хаана. Тийм. Чи нэг сторийн дээр хийсэн юмсан. За чи тэрийгээ би сурангуудаа өстө нэр 10 хийсэн шүү дээ. Ганц хоолтой болцсон байна. Аачна. Энэ. Соба гомонтой яргаа заасны салат. Салат гэж байгаа. Мөг шараа. Энэ бол үнэхээр it's easy, fast, delicious. Яа, энэ үнэхээр байсан шүү. Чи салмын өөрөө авах юм уу?
Юу л авчих шүү дээ 80,000 л төст. Money is not the гуруулаа идэж шүү дээ. Гуруулаа идэж шүү дээ. Гэхдээ тэр нэг амар цадахгүй байлгүй дээ. Гурван салах Цадгаад байгаа шүү дээ гэж. би яаралтай тэгээ. За ямар ч юм тэрийг биччихээд ажил руугаа явах хэрэгтэй бас. Төрөшийн дугаар дээр дүцийн мас хаалт минь хийсэн. Тийм үү. Тэр гой мөөгтэй. За. Мөөгтэй ямар нэг юм. Би мөөгөнд дуртай. Мөөг бол гоё болно. Би мөөгийг гоё хийж чадна. Мөөгтэй тэгээ юу гэдэг. Тэгвэл заяа. Манай ээж бол ийм хоол аяга гоё. Стейк хийя. Стейк шарья. Чи яг батны гоё шарах юм би чадахгүй шүү дээ. Би болгож чадна. Гэхдээ нэг амар гоё фэнси хийж болж чадахгүй. За окей болно. Гэхдээ заавалчгүй стейк гэж хөндрүүлж яхаар ман ээж бол амар гоё, амар энгийн, тэгтээ амар гоё ялдаг. Мөөг сонгон шараад. Тэгээд төмсний нухаш хийгээд. Төмсөө өөрөө одоо чанаад нухаад. Тэгээд сүмөө хийгээд ингээд идэг штэ. Тэнгүүтээ дахиад гоё шараад. Тэр тэм соустай шараад. Тэгээд sauerkraut нөгөө эсгэлэн байцаатай төмстэй мөөгний соустай дахиад юм ах. Тэмс ямар нэг нэр байхгүй. Ээжийн герман хоол юм уу та? Эсвэл гоё амар гоё салаатууд хийж болно шин. Би бол гоё төмсний салаат хийж сурмаар байна. Гэтэ яг герман төмсний салаат хавтгай. За би мөөгөө шаръя. Би яг үндэ юу ч хиймээргүй байна. Би идий. За зүйл стейк хийх үү? Are you sure steak чинь so boring? Boring юм байна. За ямарсан мөөг шаръя. Тэгээ төмсний нухштай. Тэгээ хажуугаар нь юу байх юм? Махын гоё бүрэн хийлж агаад бүрэн хийх гэж үзэх үү? Бүрэн хий соустай мах их үү? Гэт махаа гоё ингээ бүрэн хийлүүд ингээд. За тэгээ котлет л гэсэн үг шүү дээ. Твтэл гэсэн үг үстэй. Нөө жижигэн твтэл гэсэн үг юм жижигэн. Meatballs юм уу? Meatballs. Yes. Meatballs. За окей. Тэгээ төсийн нухаш meatballs and шарсан мөөг. Тэгээд чи гоё салаат юу байдیں۔ Нэг салаат болоо. Салаат ус хийх юм уу? Ингээд чи фул хоол биш үү? Лайлаа. Хөөе. Салаат хийн штий. Яаж салаатгүй ирж тийм хоол ийдгийг. Өвөрцөй помидор тэгэл салаат байцаа. Тэр чин boring штэ. Тэр чин орцоод ах биш, жорсоод ах. Тэгвэл нь штэ те. Редисктэй эндээс харчаа. Харин тийч наанаас нэг салаат харчихсан юу? Чи наанаас салаатаа харчих. Би яг бүр их юм ахтай юутай. Өө миний дуртай салаат энэ. Хоолоо хийчихье. Би ихтэй хийж үзээгүй заяа. Тэгээ бас чиний амттай зохицох юм мэдэхгүй байна. За. Ногоолээ. Нэг юм помидортой салаат. Зөө гэтээ энэ. Дарсан улаан лайл. Тэгээ дарах шаардлагагүй. Окей. Энэ билүүний гэрийн нууцчор. Окей. За, I'm gonna түгээхтэйс гэж. За, наадга түгээе. Тэгээд бүр хямаа. Энд гол зогцох уу? Зогцсноо. Зогцсон гэсэн. Бүр хямаа гоё муу. Энийг тэр удаан дарах хараадах юм. Нийт өдөр те. За ойлгочлаа. Тэгвэл хингээ бичиж. Оо 2-3 хоног хадгалах хэрэгтэй юм байна. Дарах хэрэгтэй байна. За би нэг салаад бодоод олчих дөө. Of course. Чи яг редисктэй салаад хийвэл амар гоё. Редиск гэж юу юм? Свекла. Монголоор юу юм бол? Редиск л гэдэг шүү дээ. Яг нэг улаан өнгөтэй. Тэгснэ дотор цагаан radish yes. Йой. Би радиштэй салаад хийж мэдэхгүй шүү дээ. Амархаа. Чи заагаад ах юм уу? Гоё олоод тэгэл хийчихэл та. Юу болох юм? Жорыг нөө. Жор марыг олоод. Гоё өнгөлөг байх юм бол би зурсан шинийг. Яа би итгэхгүй нэ эдрийг зурсан даа. Заримдаа гайхдаг шүү. Гоё юу тэгээ олоод хийчихэ за. Наач нь олгоо хийлээ. Тэг
бууцаа мууцаа ингээд гоё ингээд Түрүүний сесами энийг сесами оёлтой бууцааны юу? Гүнжтийн үрийн сүмстэй бууцааны салаад. Наачин гоё. Энд хоолт зөгцөх юм уу? Зөгцөн. За. Тэгсэн шүү дээ. За энийг жоохон карин байж магадгүй. Гэхдээ яа тий. Гоё хажууд ногоо юм идмээр байна. Төмс махны хажуугаар гоё ногоо юм идэн тэгэл болчихно. За чигээ хоолыг би салаатаа хийчих юм уу? Ямар ч сан мах олох хэрэгтэй. Мах олох хэрэгтэй. Чи татсан мах л гэсэн үг үстэй. Татсан мах гисгээцэн татсан мах хэрэгтэй. Нөгөө ингээд. Оо яана чи зовоож өгч байна тий. Уучлаа. My angel. You're so pure. Яг уу юм нүд нь нэг гомдцсон үдтэй тэ нэг жоохон. Амар сайд байгаа чинь хоёрын нүд. Тэр not sad. За. Окей. Ёо 30 минут хоол ирчлээ. За ямар ч гэсэн тэгвэл гүнжтийн үртэй салаад тэгээд мөөгний соустай нугсан хүмүүстэй meatballs. Яа. Meatball нь ямар махтай? Хоньны үхрийн хаан. Үхрийн махтай meatball. За тэгээ би мессеж чичээ зөө. Ямар ч нэр байхгүй хоол үсттэй зүгээр л хоёулынхаа сая бодсон. Зүгээр тийм. Яг уу тийм. Бидний нууц жоор. Тэгээ бичгөө нууц ч сэлгээ боллоо. It's a secret. Өвчтэй дээ. Psycho. Ямар нэртэй байлаа гэж. Гүнжтийн үрдний соустай сүмстэй үрийн мессеж. За чи ирчээ. За тэгээд хоёул подкастныхаа нөгөө юуг захиаг уншив. Чи мессеж биччих. Тэгээд захиаг уншия. Үрийн сүмстэй бууцааны сүмстэй бууцаа тай салаад. Тэгээд мөөгний сүмстэй meatballs. Шарсан мөг гэх юм уу зүгээр шарсан мөг. Нугсан төмөс meatballs гэж бичиж. Шарсан мөг meatballs нугсан төмөс. Төмөс. Гинээгш төмөс. Надлуу залхачаагүй миний рекорд явж байна уу? За. Окей. Тэн шүлгээ гэж. Шүлгэн уншия да. Загтлаа уншия да. За бидэрт айдаа амьдрал маань гэ нийтдээ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 загтал байна. Та байгаа мó? Байгаад шүү дээ. Тийм дахиж оруулаад байгаа мó? Ийм олон байсан юм уу? Айстопыг уншсан. Дими энийг уншсан. Санкт Петербургийг уншсан. Би хүсвэл будна хүсгүй бол будахгүй энийг бас уншсан. Бүрэн таниагүй хүн. Наа чи уншаагүй юм сонсогдож байна. Уншаагүй сонсогдож байна. Тийм ээ. Бүрэн таниагүй хүнийг унших юм байна. 1 2 3 4 5 6 7. Окей, nice. Яг л батарах юм байна. За. Окей. Ингээд бичлэг маань цахины хэсэг маань эхэлж байна. За, бүрэн таниагүй би эхлэх чи тээ. Санаа хоёроо энэ талаар бичүү яах уу гэж их удаан бодож байгаад бичлээ. Гэтэ бараг жилийн дараа л уншигдах байхаа да. Би оюутан охин л доо 2 жилийн өмнө сургуулийнхаа нэг залуутай жигтэйхэн сайн найзууд болоод ядаж байхад гэр ойрыг чилэхүү өдөр шөнөгүй хамт байдаг байлаа. Эмэгтэй хүн юм болохоор явцын дунд нь тасаад хайртай болчихсон. Ирээдүйд заавал энэ хүнтэй л сундаа гэж бодон доглох сэтгэлээ даран ядан л байна. Ядаж байхад хүүхдүүдэд ямар сайн гэж хүүхдүүдийнхээ аа болгочих юмсан гэж л хардаг байлаа да. Даанч тэр хүний би бүрэн таниагүй байсан юм бэлээ. Юун ирээдүйн нөхөр, юун хүүхдийн аав, нохоон оцгор. Найзалж явсаар нэлээд удаан хугацааг ардаа үдсэн байв. Өвлийн нэг өдөр гэрт нь байдгаараа
байж байтал гинэт л үнсээ тавсан. Хайртай хүнээсээ яаж татгалцах унтчихсан. Ядаж байхад миний анхных тэндээс л хамаг юм ихэлсэн. Дараагаас нь мэдээж гоёрцсон. Надад хайртай юм байх та. Одоо үерхий гэж асуух болов уу? Бид хоёрын харилцаа цааш явна да гэж мөрөөдөөд л. Тэгсэн яасан маргааш нь юуж болоогүй янзтай. Аятай. Харин ч бүр үл тоогоод эхэлсэн. Зүрх мянган хэсэг туваагдах шиг л санагддаг юм байна лээ. Тэглээгээд би яаж чадах вүлээ? Чи намайг инглээ гэж орилох зүрх байх биш. Адилхан юуж болоогүй юм шиг л амьдэрсэн. Сүүлдээ найзлахаа болоод шинэ семестр эхлээд хичээлээ хийгээ тайван явж байтал түүнээс чат гэрт нь очсон. Түүнээс хойш бид тогтмол харилцаанд ордог болсон. Нөгөө нэг friends with benefits гэдэг нь олонний хажууд найзууд, хоёулахнаа байхдаа lovers. Хийж байхдаа чухал хайр зарласан хүн, өмдөө өмслөө өөр хүн. Дээрэс нь манай найзуудыг цөмийг нь дуусгасан. Тэд нартай бас хайр зарладаг. Йой, ашиглуулж байгаа юм шиг санагдаад хідэн шөнө уйсан гээч. Гэсэн ч би дуудах бүрт нь очино. Хийх дургу зүгээр л тэр хүний ингэрт тэрврүүлээд ядаж 10 минут хэвтгэхийн төлөө. Тэгэж явсаар би залхаад зайгаа барьж эхлэнгүүтээ өөр залуутай үерхчихсэн. Үерхэж байх хугацаанд угаасаа юу ч болоогүй. X-Man олж мэдэх хүртэл дурлалтай шатаа сайхан л байсан. Яаж байгаа ч юм бэ? Сургуулийнхан бид хоёрыг тийм харилцаатай байсны бүгд олоод мэдчихсэн. Яаж байгаа ч гэж сайн найз маань тараачихсан байсан л та. Тэгээд л янхан гэж нэр зүүж эхэлсэн. Нөгөө залуу маань ч надаас салаад хамгийн заваа нь иймэрхүү яриан дээр эмгтэн л муугаар яригддаг. Эрэгтэй нь харин ч эсэргээр эр хүн чадвартай эдэр гэсэн нэртэй үлддэг. Салчаад байж байтал ахаад дуудсан, очсон, уйлцсан. Тэгсэн бүр өвдөг дээрээс өхрөөд хайртай дуртай гэд гуйж гардаг юм да. Йой, дургу зэвүү зэрэг хүрээд өөр хүнд хайртай гэд авсан. Буруутсан, намайг хүчинцэн. Дэм. Ам хамар дараа цохиж аваад элдэг үгээр сүрдүүлээд хамгийн аимшигтай орой. Даанч энэ бүхнийг итгэж ярих хүн надад байгаагүй. Өөрөө л шаналсаар өдөр хоногуудыг аргацааж байна. Одоо бол өдөр бүр сургууль дээр таардаг танихгүй хүмүүс шиг л байдаг дөө. Боовн тасраасаа л гэж хүсэж байна. Тэр навшаас болж би үнцэн хайртай хүн, нэр хүн, найз нөхөд өөрийгөө гэд бүгдийг нь алдсан. Гэвч би юу хийж чадах вүлээ? Чаддгаараа өөрийгөө болон бусдыг л дотроо зөвхөж амьдарч байна да. 25 оны 6 сарын 3 гэдэг чинь арай жил өнгөрөөгүй байна. 5 сар 4 сар л өнгөрсөн юм байна. Тэгэхээр саяхны л харин тийм ээ, хүнийг яаж сайн таних хэвтэй болоо? Таних л хэрэгтэй юм л та. Амар сайн сэтгэл зүй судлах хэрэгтэй. Тэгээд ер нь тэг хүнийг сайн таньж сурах хэрэгтэй юм шиг санагдсан. Яа тэгэл хүний танин гэдэг миний бодлоор experience л баг. Тэгэхээр одоо зарим нь азарч гэх юм уу тэг ингээд муу их муу хүнтэй таарахгүй явж байгаад ерөнхийдөө туршлага суугаад ингээд хүн амтан таньдаг болдог баг. Зарим нь ингээд заавал ийм experience туулж ийж хүний таньдаг болдог гэж магадгүй мэдгүй. Тэгээ чиний буруу бол ямар ч байсан биш шүү. Тэ нэрхтэн хүний үйлдэл хийсэн хүний л буруу. Ашигласан байгаа байхгүй юу? Надад бас ер нь тиймэрхүү юм бол тохиолдсон шүү. Гэтэ хүчндүүлээгүй л те. Гэтэ намайг сайн өөрт нь сайн гэдгийг мэдэнгүүтээ ер нь нэг тийм call girl те booty call охин болчихж байгаа байхгүй би. Тэгээл дууддаг нөгөөх нь өстө гүүгээл очдаг нэг тийм харилцаанд бол бас байж үтсэн удаагүй ч гэсэн. Яг тэ эртгэн тэрийг мэдээд байлсан л та би. Гэтэ тийм ухаал юм бэлээ. Тэг яг тэр хүн маань бол тийм муу хүн бол байгаагүй. Арайч ус ингээд тэг хүчндэх хэмжээнд бол хүрж байгаагүй. Би үгүй гэсэн чинь окей файн л гэсэн. Гэтэл яг ментали бол муухай байсан л та. Тэгэл сахилга бат сэтгэл зүйн хат. Тэг ингээд манай охин маань хэдийгээр хайртай ч гэсэн болж чадахгүй штэ бас тий. Тэгээд дуудахт нь очиод тэр сэтгэл зүйн хатал өөрийгөө хорж дийлэх тэр хатыг л бий болох хэвээр. Ер нь болохгүй байгааг ер нь мэдчихсэн байна штэ тий. Тийм.
Тэглээгээд хүчндүүлж болно гэсэн үг биш тий. Энэ бол illegal shit над хүн чинь шорон руу явах хэрэгтэй залуу байна. Тий. Болохгүй байна да. Энэ нэг л биш байна да гэсэн тийм дохоо ер нь авсан л бол тэгэл тэр дороол ер нь өөрийгөө сонсоод мэдрээд болох хэрэгтэй юм байна. Тий. Тэгчих хэрэгтэй. Тэгээ хүүхдүүдээ эрэгтэй хүүхдүүдээ маш сайн хүмүүжүүлмээр байна. Харин тий. За бидний энэ мөчүүд өөр дүргэлжсэн бол гээд Арчсан юу? Үгүй байна. 6 сарын 6 сард мэдлэлсэн юм шиг байна. Тэмдэглэлийн дэвтэр тавчуулагдсан гэдэг нөгөө нэг тэр Алгасан уншсан юм бах та. Тийм байна. Энийг уншсан захиан уу? Чаки Чаны кино үзээд над дээр туршдаг байсан гэд. Тий. Тэр. За дараагийн захиа араар тавилт 20 насны нүдээр гинэ. За. Бүгдэнд нь энэ өдрийн мэндэ. Эхний цагтл маань анигдсан ч гандан буурахгүй дахиад бичгээр шийдлээ. Хизээч энэ сэдвэр бодож өөрийгөө бичиж суун гэж төсөөлсөнгүй. Би одоо дөнгөж 20 шүргэж яваа, гадаадд бие дааж амьдрах, найзтай болох, social skills, хичээл ном гэд хөөрхөн тэрүүхэн тэндээ struggle-таж яваа. Ингийн нэгэн empathy өндөртэй эмзэгдүү охин юм л та. Сүүлийн үед амьдралд урам хугарч толгойд yonk гэж орж ирсэн асуудал нь араар тавилт. Би өөрөө сүртэй харилцаанд орж үзэж байгаагүй, өөрийгөө оройтож байна ч гэж боддоггүй, яардагчгүй. Ирэх ёстой хүн ирж учрах ёстой, тавилангаараа учрана л гэж боддог. Би ер нь хүн ямар байна тэр хүнийгээ л өөрөө татдаг гэж боддог болохоор одоохондоо эрүүл мэнд эрдэм ном сэтгэл зүй гэд өөр дээрээ л ажиллаад байж байвал болно доо гэж боддог. Саяхан Wizard Lee-ийн сүт залуу хүүхдийнх нь аав араар тавих гэж оролцсон. Тэгээ шууд салсан гэд TikTok-оор дүүрэн хуурдаггүй, эрэгтэй хүн байдаггүй эдэргээд шуураад яваад байсан да. Тэрийг хараад анхандаа гэдэл өнгөрч байсан. Өөрт маань 100% тохиолдож байгаагүй болохоор нэг хүн дээр хүлээж аваагүй. Дараа нь тэгсэн Монголдоо эхнэр хүүхдээ үлдээчгээд гадаад зөвхөн нэг удаа уулзсан хүнтэйгээ эргэлзэхгүй бүр сурцсан one night stand хийж байгаа хүнийг харлаа. Өөрийн нүдээр. Нөгөө эмэгтэйч ихнэртэйг нь мэдсээр байж албаар сэтгэнэж ангалцаж маяглаж байгааг харлаа. Хүн тэгээ яалтчгүй зэрлэг амтын юм да. Дүнгэж амьдралд хүл тавьж будалж түнтгнэж яваа надад 5 хүүхэдтэй 45 нэмэх насны ах эгч нарыгаа ингэж харах үнэхээр хүнд цохилт болж чигшүүртэй бас ичгүүртэй байлаа. Дараа нь 25 гаруй жил ханилж хамтдаа байсан хайртай аав ээжигээ бас л нөгөө бузрын араа тавилтаас болж салах дээрээ тулах хүндгэн яриа хийж байгааг сонслоо. Энэ 7 хоногт юу юуж болчихвдоо. Одоор бол хүнд ялангуяа эрэгтэй хүнд итгэл үнэндээ алгаа. Ятаж байхад тэглэм яг маргаашнаас гिचээд өөрийгөө мураад байдаг өөртөө ч итгэлгүй байна шүү гинэ. Зүгээр хүлээгээд авсан нь намайг хуурахгүй байлгүй дээ гэд өөрийгөө хуураад яваад байснаас амарч юм шиг. Одоогоор бол нэг cat woman болоод амьдралаа үүднэ. Нэг бол хүүхэд үрчилж аавна. Эсвэл хоёулаа зөвшөлтсөд open relationship-тэй болоод амьдрцгаагаад амьдралцаад явдаг юм уу даа ч гэж бодох шиг. Хууралт бол алдаа биш 100% тэр хүний сонголт. Тэр хүн үр дагавар чамайг бас амьдралаа алдхаа мэдсээр байж баригдах эсвэл баригдахгүй дээр мөрийг тавьж гамбл хийж байгаа төдий. Тэгээд бас түүнийг нь хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх харсан ч хараагүй юм шиг өнгөрөх нь бас бидний сонголт юм да. Их нуршлаа эцэст нь гэхэд хүний төрөх өгөх нь үнэн. Энэ урт хэрнээ богино хэрнээ урт амьдралаа хэн нэгний төлөө биш өөрсдийнхөө төлөө л амьдрий. Танихгүй хүнд гой харагдахаас илүү өөрийнхөө бяцхан inner child-аа баярлуулж бахархуулж амьдрья. Бүгд нь Lovers by Anna of the Northic зориулъя бас Knocking on Heaven's Door. Super big gratitude to our secret podcast community. Та нартай хамт үсэж таньж байна да гинэ. Knocking on Heaven's Door. Бас л харин тийм ээ одоо энэ сэдв чинь одоо ер нь хизэж дуусахгүй сэдв юм шүү. Threads дээр бүр
бүр ингээд трэц бүр ингээд битүү араараа тавиулсан хүүхнүүд илж тэн дотор. Чиний алгоритм тийм болцсон юм уу? Надад одоо зөвхөн юу л гарч ирдэг. Надад дандаа Холливуудын ховж юу л гарч ирээд тээ. Тийм. Тэгвэл тийм ээ. Нэг тийм харчгаар Тэнийг ороод уншчихар хийсэн хүний эхнэр хүчрэлсэн үний тухайн мухаа гарч марчгаар тэр чигтээ ингээд эрэгтэйчүүдийг яан маань мэдхгүй нэг тийм баах юм гарч ирэн сүултээ тэр хоёрыг хардаа. Ой яа үчи. Миний бараа амар хөөрхөн. Хэвээ хөөрх юм аа. Амар тийм нялуун. Тэгээд ингээд нялуурах гэдэг. Манай хүүсээ болчихлоо. Тэрнтэй энэ зэрэгцэх ерөөсөө муур олдохгүй байна. Хамт нялуурчих. Идиа на. Магарцэрт. Яа тэгээд миний бас тийм болцсон бүр ёо. Эсвэл бүр орхоос дургу ороод орохгүй байгаа. Нэг тийм юм үзчихэр тэгээд цаашаа тийм болчихсон тэгээд. Тийм тэгэл би сая өнөөдөр нэг рeel үтсэн. Чад нэг хөгшин үний яриасан. The less you know, the more you live гэд. Ер нь тэгэл юм мэдгүй явах чинь нөгөө юу лээ ignorance is bliss гэж бас ярина үнэн ч юм шиг. Зүгээр ингээ юу ч мэдгүй нүдэн сохорж ихэн дүлий байвал бас амарч юм шиг. Гэтэ яг би хувьдаа бол моногами бол маш их сахилга батал гэж бодож байна. Амар сахилга батал. Амар сахилга бат. Тэр бол яг одоогийн social ертөнц ийм болцсон байхад. Тийм яг үнэ. Тийм яг одоогийн нөхцөл. Тэгэж би эмээ өвөөгөөч эмээ өвөөгийн үед ч гэсэн маш хууралт бол их байсан гэж бодож байна. Зөвхөн мэдэгддэггүйсэн бахаар нөө. Мэдэгддэггүйсэн баха. Тийм. Тэгэхээр энэ бол ялчгүй human nature. Тэгээд ингээд би чамтай хандлаад чамтай л байя, чамд үнэнч байя гэд хэлсэн бол тэр амлалтандаа хүрэхин төлөө хичээн. Тэгээд чадахгүй бол тэгээд битгий чад. Тэгээд битгий тийм хий. Тэгээд чадахгүй байна гэдгээ мэдээд тэгээд бараг open relationship тэг болсон юм уу яа тийм. Тэгээд энэ насэд бол баг ингээд хэцүү. Ерөөсөө дуусахгүй баг тийм юу тий. Тийм, ер нь хэцүү. Үнэнч байх. Гэтэ тэгэл би чинь 8 жил үрэхтэй өстө нэрээ өөр хүнтэй унтах байтгаа өөр эрэгтэй хүнийг хөөхөн ч гэж харж байгаагүй. Тийм үнэнч байж болдог байхгүй юу? Би айгуу сайн. Come on, би 11 жил байна гэж. Тий, болдог ганц хүнийг хайрлаад болдгийм аа ер нь. Яг ганц хоёр нэг краш байсан гэж. Тэгээд юм хийхгүй байж болдгийм аа ууг. Гэтэ ямар нэг үйл гарахгүйж болно. Тийм мэдгүй 8 жил үрэхэд бол болсон. Гэтэ би бол ирмэг дээр нь бол би бол нуухгүй. Ирмэг дээр нь би бол нэг хүнд амар сайн болсон. Тэгээд би салсан. Ер нь бол. Тэгээд яг тэрийг хуурах тооцох юм уу гүмүү сайн мэдэхгүй байна. Гэхдээ салааг байхдаа харилцаа үүсгэсэн. Гэхдээ би шууд дараа нь салсан. Гэхдээ тэгж хэлээгүй л дээ би. Одоо хэлчихье гэж. Одоо хэлчихье. Аагаа салаад 3 жил болж байгаа юм чи. Нэ яах тэгэл хэцүү. Яаны тусахгүй. Намайг өөрчилсөн ярилцлага гинэ. Аав нь хүүдээ гэсэн мэт. Оо тийм үү? Тэрийг би чамд гаргаад өгсөн мэт. Оо sorry. За чи энийг уншаарай за. Би дарагдсан байсан байна. За. Аава хүүн. Аава хүүн том залуу болсон. За ойлоо. Аавын тухай шүү. Таныхаа ханхар цээж нь тэврүүлэн унтдаг байсан тэр бяцхан жаал одоо танаасаа ч өндөр залуу болсон. Та бид хоёрын нилээсэн цаг хугацаа хитрхи богинч гэлээ. Бүтээсэн дурсамжууд минь тодоос тод зүрхэнд мөнгөрсөн. Аав ээж хоёр минь амьдралын эрхэнд хоёр тийш болоход би 4 настай цэвэрхэн цагаан цаас шиг эрх дураараа сахилгагүй жаал байсан юмдаг. Ээж минь өөр хүнтэй сууж би гэдэг хүн цэцэг шиг хөөрхөн охин дүүтэй болсон. Хойд аавын тухайд ээжийг минь зоддог, зовоодог, харддаг. Тэр хүн надад огт гар хүрдэггүй, муухайч хардаггүй. Санаа тавьж хэлж байгаа өгнүүд нь нэг л хоосон хүндий цаанаа л нэг өөр. Ээж минь үргэлжил хэлдэг. Ийм сайн аав хизээч дахиж олдохгүй гэж. Гэхдээ ээжийг минь зовоож байгаа хүнд яаж сайн хандах вэ дээ? Мэдэхгүй юмдаа сэтгэл зүйн травматай л болсон юм шиг байна.
Төрсөн аавтайгаа өнгөрүүлсэн дурсамжууд хэтэрхий тод болохоор би аавыгаа мартаж чаддгүй. 4 настайдаа салаад дахиж хизээж уулзахгүй л байх гэж боддог байсан ч 10 настайдаа аавтайгаа дахин уулзсан. Тэрнээс хойш өдий хүртэл уулзаагүй л явна. Гэтэ одоо бүр мөсөө уулзаж чадахгүй. Яагаад гэж юу? Тэр минь тэнгэрийн оронд морилсан юм. Бурхан дахиж авчирхааргүй аавыг минь бүр мөсөн аваа явсан. 10 дугаар ангийн хавар миний төрсөн өдрийн маргааш ээжийнхээ амнаас аав нас орчихжээ гэдэг үг сонсож үлээ. Тухайн үедээ шоконд орлого хүлээн авсан. Уулзаагүй олон жил болоод гисэн биз дээ. Буйных нь ажил болж байгаа айлын хаалгаар орохоос өмнө би зүгээр л байсан. Хаалганы хонхыг дарахж ч тэр зүгээр л байсан. Гагцхүү босоод авч арц хүчний өнөр ханхиж дүнчүүр маань ихшгэлэхэд нулимс минь аадар бороо мэд урссан. Химэр хэсэгт аавын минь хөрөг дүрлийтэл өөдөөс минь ширтэж байж билээ. Тэр л үед бяцхан хүүгийн зүрх аав гэдэг хүнийг бүрэн тавьж явуулаагүй сансан сэтгэлээ дарж явж байснаа ухаарсан да. Аавыгаа хөдөөлүүлэх үйл явдал хэтэрхий гонигтай байсан. Алтан хайрцгийг нь нээлгүүлэхэд газар дээрх ганц хүүхэдтэйгээ уулзаж чадаагүйдээ харамссан байна гэсэн. Аав минь зурдаар хаалтан автомашины ослоор энэ хорвоогоо сальсан. Аава та хүүгийн ийм том босныг харсан бол өөрөөрөө маш их бахархах байсныг хүүн мэдэж байна. Газар дээрх ганц үр таныгаа санан дурсаж үргэлж сэтгэл зүрхэндээ хайрлаж явах болно. Та минь намайгаа тэнгэрээс үргэлж харж байгаа бидтэй. Хүүн алцахгүй. 18 жилийн өмнө аав болсны баярын мэнд хүргэе. 18 насныхын төрс өдөр. 6 сарын 14. Ихрийн орд юм байна. Тийм ээ. Амар гоё битсэн байна. Айгуу гоё уншигдлаа надаа. Төрсөн өдрийн мэнд бичиж байх үед нь. Стол айтай амьдрал минь юм а. Ямар сонин өөрөөр амьдралууд вэ те. Энэ юу н хамгийн гоё захианы сэдв байна. Бас хүнд сэдв. Гэтэ нэг юм амар хүнд сэдвүүдтэй мөртлөө. Тийм өөр олон өнгөтэй гэх юм уу? Тийм. Нэг юм өөдрөг вайбтай. Нэг тийм амьдрал тайртай байгаа нь ингээд мэдрэгддэг тий. Тийм. Сэдвүүн амар хүнд тохиолдсон юм амар хүнд ч гэсэн тийм итгэл алдарсан биш, итгэл найдвартай юм шиг ингэж тодорхойдог тий. Тийм мэдрэмж төрүүлээд байгаа. Тийм надад тэр нь айгуу гойсон гэж байгаа манай энэ айтай амьдрал сэдв. За би ер нь цаашаа айтай амьдрал гэдэг подкаст хийж бичиж байгаа болов. За би шалгая та. Бичиж. Оо за шүү дээ. Ус нэмчих үү? Окей. Архитект Турк гэдэг юм үрхий. Намайг өөрчилсөн ярилцлага. Хай бидний нууцын гэр бүлийн өдрийн мэндийг хүргэе гэр бүл гинэ. За баярлаа. Энэ хүү цагталтаа бидний нууц подкаст миний амьдралыг хэрхэн өөрчилсөн талаар бичгээр шийдлээ. Oh my god. Нөрхи карташ нэм мэдчихсэн. За би баг байхасаа л зурах дуртай хүүхэд байсан л да. Гэхдээ нэг өдөр тухайн үед найзалдаг байсан хамгийн сайн найз минь зургийг минь шоолоод бүр чи өнөөдөр зураг зураагүй болсон юм үгүй бол ангийнхан бүгдээрээ шоолж инех байсан юм гэж байна шүү. Ер нь ангийнхан шоолдог л байлаа. Тухайн үед жаахан байсан болохоор муухай санагдаж за би муухай зурдаг юм чинь гэж дахиж будаг биертэй ойртоггүй. Гэтэл нэг өдөр бидний нууцын анхны цэцэн орсон дугаарыг сонсов. Анхны цэцэн хэлж байна шүү. Зурмаар байвал зүгээр л зур, хөгжим тогломоор байвал зүгээр л тоглол хинч чадна гэсэн утгатай тэр л бяцхан охины хүсэл тэмүүллийг эргэн сэргээсэн. Одоо би 12 дугаар ангид төгсөж байгаа мэргэжлээ сонгохдоо архитектор эсвэл график дизайн гэдэл бодчихсан байгаа. Бүр эсвэл зураач болох хүсэлтэй ба. Энэ загтал та хоёртаа багч гэсэн баярлаа гэж хэлэх гэсэн юм. Мэдээж анхны цочин ч гэсэн хамгийн их баярладаг та гинхэн насны минь бүдгэрсэн мөрөөдөлд үгээрээ өнгө нэмсэн болохоор хамгийн их талархдаг. Нэр энэ тухайгаа сая
бичгийн шалгалт дээрээ намайг өөрчилсөн ярилцлага гэж их бичээд шалгалтандаа тэнцсэн. Эцэст нь хэлэхэд хүн зургийг гараараа биш тархиараа зурдаг гэсэн үг байдаг юм байна лээ. Нэрийн анхны зочин дахиад орохыг нь хүлээж байгаа шүү. Харин анхны зочнуудаас яг оруулъя гэж бодоод байгаа марччаад байгаа юм биш үү? 11 сарыг тийм сар болох уу? Яг ийм эхний жилийн зочдуудыг бүгднийг оруулах. Бүгднийг ч биш ээ. Орох сонирхолтой хүмүүс юм. Анхны зочин маань орох сонирхолтой байж магадгүй хаа. Орох сонирхолтой байна гэж хэлээ. Тэр хүн бас амар өөрчлөгдсөн байх гэж бодож байна. Хоёр дахь зочин даанч буцаа явцсан өө. Тий. Олон орсон бол бас гоё байх байсан баха. Тэгээ ирнэ штэ. Хизээ нэг ирэх жил ирэх штэ. Ирэх жил ирэх байлгүй дээ. Тэгэхээр ч амар хойлоо хийж яах ч юм лөө үгүй ч юм лөө гэж. Нэр энэ жил дуусах чана штэ. Oh my god. Яа. За. Баярлалаа. Анхны дугаараас нь эхлээ сонссон хүн байна штэ. За нөгөө өнцгөөс 2 явуулчлаа, уучлаарай. Өмнөх нь алдаатай тул энийг уншаарай гинэ. Үргэлж штэ. Би их нэртэйгээ анх танилцахдаа ганцаардал уйтгарт амьдрал донд төөрч явсан. Тэр үед зүгээр л хин нэгэнтэй ойр баймаар, нуруунд түшигтэй амьдрал дутуу оруулах хүнтэй баймаар санагдсан. Үнэн дээр би энэ харилцаа урт хугацаанд үргэлжлэнэ гэж бодоагүй. Харин цаг хугацаа өнгөрөхөд бүх зүйл нэг л мэтгэд амьдрал болж хувирсан. Нийгмийн хүлээлт, эцэг эхийн дарамт, тогтвортой амьдралын шаардлагууд биднийг алгуурхан гэр бүл болгоход хүргэсэн. Ингээд бид ихнэр нөхөр болсон. Гэвч энэ хугацаанд миний жинхэнэ би нуугцаар ирсэн. Би өөрийгөө өөрчилсөн. Хүсэл тэмүүллээ дарсан, сэтгэл зүрхээ нам гүм давтуулсан. Түүний хувьд энэ амьдрал жаргалтай байж мэдэгч, миний хувьд би түүний аясад ууссаар өөрийгөө гээж байгаагаа мэдэрч эхэлсэн. Бид хамтдаа амьдралаа үргэлжлүүлж, ирээдүгөө төлөвлөж байгаа. Гэвч миний дотоод зүрхэнд нам гүмхэнч гэлээ тод дуугаар хашгирч байсан нэг үнэн байсаар байлаа. Энэ амьдрал бол миний сонголт биш байсан. Тэгтэл миний амьдрал тэр иргэн ирсэн. Тэр бол миний 10 жилийн өмнөх эмэгтэй. Бид тухайн үед хосууд байгаагүй ч сэтгэл зүрхээр ойр, дотны нэгэн байсан. Амьдрал биднийг өөр өөрийн замаар явуулсан ч тэр үргэлж миний дотор оршсоор байв. Харин одоо бид дахин учирсан. Энэ удаа хоосон хүлээлт, тодорхойгүй холбоо бус, харин гүн мэдрэмж дуусахгүй яриа, чимээгүй ойлголцлоор дүүрэн харилцаа болсон. Тэр мэдэж байсан би их нэртэй. Би ч мэдэж байсан. Энэ зөв зүйл биш. Гэвч бидний хооронд орших зүйл зөв буруугаас хавьгүй илүү гүн гүнзгий байлаа. Түүний иргэн ирснээс хойш 2 сарын хугацаанд би анх удаа өөрийнхөөрөө байж дарж явсан бүхнээ амьсгалуулж буй мэдрэмж авч байлаа. Гэвч түүнд минь үнэхээр хэцүү байсан. Тэр намайг хайрлсан. Гэвч 2 дахь хүн байхыг хүсээгүй. Тэр намайг сэтгэлдээ 3 жил хүлээсэн. Харин буцаж ирэхэд нь би аль хэдийн гэрэлсэн байсан. Энэ нь түүнд үнэхээр том цохилт болж түүний хүлээлт оргонгороо иргсэн. Бидний хамт байсан 2 сарын хугацаанд тэр үргэлж эргэлзэж сэтгэлээ зовоож өөрийгөө буруутгаж явсан. Тэр ганцаардлаасаа болж надаас тустай өөр залуутай харилцаа эхлүүлсэн. Би түүнийг сонголтонд нь буруутгаж чадахгүй. Тэр намайг үнэхээр сонгосон ч эхнэр нөхрийн харилцааг нураах шалтгаан болохыг хүсээгүй. Би түүнийг ойлгож байна. Гэхдээ би түүнийг улам хайрлаж, улам ихээр харамлаж байна. Би амьдралынхаа 2 туйлын хооронд зогсож байна. Нэг нь намайг чин сэтгэлээсээ хайрладагч, би сэтгэлээр хол байдаг эхнэр. Нөгөө нь миний сэтгэлд үргэлж орсоор ирсэн ч одоо надаас холдохоор шийдсэн хүн. Би түүнийг надаас явахдаа зөвхөн хайр биш, ганцаардал, гомдол, сэтгэлийн шаналлт тулгуурлан шийдсэн болов уу гэж имэж байна. Би түүний оронд байсан бол бас ингэж сонгох байх байсан болов уу? Харин эхнэр маань энэ бүх сэтгэлийн тухай юу ч мэдэхгүй. Түүний хувьд амьдрал сайхан байгаа. Салах тухай өмнө ярилцаж үзэхэд тэр сэтгэлээр маш их унсан. Би дахин түүнийг ингэж гомдохыг хүсэхгүй байна. Гэвч түүний хайрын ард би өөрийгөө айжмаар үгүй хийж амьсгалаа боомлуулж байна. Миний энэ бүхнийг эргэцүүлж бодож шаналж суух цорын ганц шалтгаан бол үнэн. Би хинч ч өвдөлт өгөхгүйгээр хурамж амьдралаас ангид байж өөртөө үнэнч бусдад шударгаар үлдэхийг хүсэж байна. Би түүнтэй хамт байхыг яг энэ мөчид маш их хүсэж байна. Гэхдээ өөр хин нэгнийг золиослоогүй, хэнийг ч итгэлийг унгаагаагүй,
өөрийн үнний үндсэн дээр хин нэгэнтэй амьдрахыг хүсэж байна. 2025 оны 6 сарын 17. Бас нөгөө өнцөг нөгөө өнцгөөс гэдэг нэртэй захиа хэлсэн шүү дээ. Бүр яг нөгөө өнцгөөс шүү дээ. Яг өөр өнцөг байна те гэ нөгөө өнцөг нь байна те гэж хэлчихсэн чинь. Яг нөгөө өнцөг нь байна те. Би яг ингэж эрэхтэй нэг ийм талаас нь ингэж ярьж байгааг бол ингэж гоё бичсэн байхыг уншиж байгаагүй юм байна. Юу вэ? Гарч ирсэн сая. Харин тийм амар тийм юу гэмтэй. Мэдээж тийм зөв зүйл биш. Тийм зөв зүйл биш болоод. Гэхдээ ингээд сэтгэл зүрх нь ингээд тэр хүнд байгаад идэг. Тийм ойлгоод байна шүү дээ нэг жоохон тийм. Харин тийм ээ. Тэгээ одоо ямар юмтэй шийдвэр гаргах хасан мөн амарсан бодох хэрэгтэй юм болов. Энэ эмгтээс хизээд анх хамт байж агаад тэгээд салсан юм бах та. 10 жилийн өмнөх эмгтэй гэдгийгсэн шүү дээ. Тэгэхээр ч одоо ямар учиртай юм бол сайн мэн байсан ч юм уу нэг тэгж байгаа л тэгэл гадагшаа явсан болов. Тийм юм болов. Тэгээд 3 жил байхгүй байжгаад ирсэн чинь нөгөөх нь хүнтэй суудсан. Байсан юм бах та. Тэр энэ хүн бараг нэг 33 4-тэй хүн байж магадгүй л юм те. Яа 10 жилийн өмнөх гэхээр яа. Эсвэл нэг тийм одоо 30-тай ч юм уу те. Би бол хэцүүч гисэн их нэртэйгээ ярилцах хэрэгтэй гэж бодож байна. Би ингээд өөрөөрөө байж чадахгүй байна гэд. Тэгээ хүнтэй уулзсан гэж хэлэхгүйгээр тийм. Би өөрөөрөө байж чадахгүй байна гэж хэлэх ёстой байх гэж бодож байна. I don't know. Тийм эрэгтэй хүн яг тийм юм ярихгүй байгаад хараа айгу хэцүү байдаг. Ярдгүү штэ ер нь ингээд нээгддэггүй гэх юм уу. Хамаг яг энэ завсар галбарсан. Яаж вэ? Come on. Тэр яаж асгачдаггүй ямар сони. Ямар сони та нар. Энэ яг нөгөө тоглолтог цаг нь болчлоо. Тэгээд За. хөөцөлтөр тоглолт. Тэр чи энэ минь лаамаг чи унцдгүй. Гайгүй. Ямар сони те. Яг заримдаа юм унгана. Гэхдээ гайгүй. Би нөгөө хамаг клаасаа хаглаа ийцээ. Энэ хоёр унгаад. Тэгээ шинэ класс авсан байхгүй юу? Тэгээ ямар гоё юм бол болон цэцэг мэцэг нэг ч унгаагаа ичдэг байхгүй юу? Жаахан. Тэг ингээд авахгүй бол. Вау. Юу болчихсон. Аха, энэ бол амар гоё захиа болоо. Нөгөө өнцөг гэдэг захиа бол те. Яг л нөгөө өнцгөөс нь харлаа. Тэгээд яг нэхнэртэй яг энийг яг ярих хэвээр. Би бол яг ярихгүй бол энэ чинь айгүй хэцүү байхгүй. Өөрт чинь амар хэцүү. Тэгээ эхнэр нь ойлгох үгүй нь бас айгүй адармаатай тий. Яг ингээд ойлгохгүй эхнэрүүд бол байлгүй яах вэ тий. Тийм тэгэхээр яг тэг яг эхнэртэйгээ ярилцах хэрэг чадахгүй. Яа тэгэхээр тэр хүнтэй одоо манай захиа бицэн хүн маань яг зүй ёс ингээд зэрэг сэтгэлээрээ ингээд сайн холбогдоогүй байгаад шүү дээ. Нөгөө эмэгтэйтэйгээ илүү зүрх сэтгэлтэйгээ холбогдсон болохоор тэр эмэгтэйтэйгээ илүү сайхан ярилцах тотон байх тэр нь гоё болоод байдаг. Энэ эмэгтэйтэйгээ эхнэртэйгээ болохоор тэр нөгөө холбогдсон нэг тийм гоё мань байхгүй болохоор чадахгүй л байна л та тий. Эхнэрт нь ч ихсэн not fair штэ шудраг биш штэ тэр эхнэр чиний дээр хамгийн жаргалтай байгаа хамгийн тов тухтай байгаа ингээ яг өөрийг чинь эхнэрийг хайрлсан тийм нөхөр байх ёстой штэ тэггүй ингээ тэр хүн эхнэр чинь relationship-ийг бас дутуу мэдрэж байгаа байхгүй те нэг юм дуртай дургу ингээд өрөвдөж байж байгаа юм шиг. Эсвэл шудраг биш байхгүй. Эсвэл яг энэ эрэгтэй ингээд зайгаа тавиад оронд нь яг тэр эмэгтэй яг гой хайрлах эрэгтэйг нь өгөх хэрэгтэй. Тийм би бол бас тоор заахыг зөвлөгөө биш шүү. Ярилцаж үзээд honest байгаад тэгээд өөрөөрөө чи байх гэж үзээд тий. Тэгээд ихнэр чинь ингээд хүлээж авах чинь билүү? Who knows? What if you guys fall in love again? Тэ try тэгээд болохгүй бол ингээ би бинийхээ цагийг үрж ингэж дутуу хайрлалдаж байж яах вэ? Тэ залуу байгаа дээрээ тэг жинхнээсээ би бинийгаа бүрэн өөрийнхоороо байх тэр орчингийн хүнийг нь орон зайг нь өгөх хэрэгтэй хаа. I don't know. Хайтаа амбил мэдэхгүй байна та.
Тэр өөрөөхөө байна гэхээр одоо яа нэгсэн юм бол унгаж чадахгүй юм болов. Эсвэл одоо яа юм бол харин тийм ээ. яг яагаад өөрөөхөө байж чадахгүй байгаад байна. Загнаад нүглээд идэм болов. Чи надад болтоо наач ямар тэнийг ингэдэд юм болов. Харин тийм яа гэм болоо тий. А нөгөө эмэгтэй нь бас яа гэм бол тэгэл мэдэхгүй. Эсвэл нөгөө эмэгтэйгээ бас ингээм амьдрсан бол сүултээ бас яг тэгжсэн билүү гэж байсан болоо тий мэдэхгүй. Маш адармаатай. их complicated. За энэ бол 116 манай айда амьдралын захианы хамгийн сүүлийн захиа. Oh my god. Манай айда амьдрал минь дуусчлаа. За айдас тунд үлдэхүү, амьд үлдэхүү. Oh my god. Сайн уу би энэ захидлыг бичих гэж олон удаа оролдож олон удаа нулимстайгаа зурласан ч одоо бичиж байна. Яагаад ч юм захиа бичвэл уншигдах гэж 1.2 гэж амлав. 1-2 жил 1-2 жил бодох юм шиг санагдаад байдаг байсан юм. Би 23 настай, найз залуу 26 тай. Одоо л нэг юм зэрэг гаргаж бичиж байна. Би өөрийн амьдралд хэн нэгнийг буруутгах гэхээсээ илүү өөрийгөө өөрийн мэдрэмжийн шаналлыг чин сэтгэлээсээ хуваалцах хүссэн юм. Би 5 жил хамт байсан найз залууга бүхэл цаг үед хайрлаж ойлгож ирсэн. Тэр хүн бусдад харьцахдаа маш сайхан ухаалаг хүмүүжлтэй мэт харагддаг. Oh damn. I know where this is going. Угаасаа ч суур хүн сайн хүн. Гэхдээ намайг л харин хамгийн ихээр гомдоож, үгээр доромжилж, үзэн ядаж харьцдаг байлаа. Надад хандах үгсэн сүүлийн 1-2 жил хэвчлэн хараал доромжлол, амьдралгүй, арчаагүй, ингэж байхаар үхэж болдог бол алчмаар юм л яг л ал мэтийн сэтгэл зүйг үгүй химээр үгс байсан. Заримдаа зүгээр нэг үгээр биш гар хөлөөж хэргэлдэг байлаа. Цогтой маш хүчтэй алгадах тэрх. Энэ бүхний хажуугаар би салах гэдэг зүйлээс хөтлөө айдаг байсан. Йоо, миний яг хамгийн ихэнд ярьсан юм миний явж тгүү. It's perfect comedy юу болчлаа шүү дээ. Тий, circle аюу сэдв бүр яг ингээд юм базагдчихлаа тий. Тийм бүр яг базагдчихлаа. Би түүнд маш их хайртай болохоор учир нь миний аав намайг баг байхад л ээжээс минь салаад хаяаж авсан. Өдий хүртэл 23 жил би гадаадас байдаг. Надаас өөр хүүхэдгүй ч одоогийн эхнэрийн ганц хүүг надаас нэг дүү, охин дүүгээ хайрладаг аавтайгаа холбоож барьж үзээгүй. Ээж маань намайг 3 хүрээгүй байхад л удалгүй өөрийн амьдралаа дагаад хөдөө явсан. Би эмээ өвөөдрөө өсөөд өвөө минь ч жоохон дүүд болсон. Би үндэ өөрийгөө хэн нэгэнд хэрэгтэй гэж мэдэрч байсан цорын ганц хүнтэйгээ байхын тулд энэ бүхнийг тэссээр ирсэн. Түн өв бол би оршихчгүй юм шиг, намайг хинч хайрлахчгүй юм шиг санагддаг байсан. Гэхдээ одоо би яагаад ч юм амьдрахын төлөө биш, өхгүй байхыг гойж амьдардаг болчихсон байна. Хамт байхад нулам их шаналл өөрийгөө өгөөсгөх утгагүй мэдрэмжийг өгдөг. Тэр надаас салахыг хүсдэг. Би гойдаг. Гэхдээ тэр дараа нь угаасаа харамсахыг мэдчих байна. Өмнө би салах гэдэг үгийг сонсоод л нулимсаа барьж чаддгүй байсан бол одоо харин ч өөрийгөө аврах цорын ганц боломж мэт санагдаж эхэлж байна. Учир нь тэр намайг харааж доромжлоход би намайг ядаж амьд үлдэх орон зай үлдээгэж ямар харгас үгээрээ алдаг юм бэ гэж гуйдаг болсон. Би одоо ойлгож байна. Өөрийгөө хайрлах цаг болсныг. Амьд үлдэхийн төлөө явах ёстойгоо л хитрхи оройтж ухаарч байна. Яг энэ үед оройтгүй дөнгөж 23 таа гэж та хоёр хэлэх байх. Гэтэл би 5 жилийг тэр хүнтэй өнгөрөөсөн шүү дээ. Салах гэдэг нь хаягдах биш. Өөрийгөө аврах сонголт байдаг юм байна. Яг үндэ ингэж итгүүлж байна. Хаалтан дотор. Миний энэ захидлыг хин нэгэн уншаад яг надтай ижил мэдрэмж тээж яваа бол би чамд хэлье чи үхэх ёсгүй, чи хайрлагдах ёстой, чи зүгээр тэсэх биш амьдрах хэрэгтэй. Тэр хүн нарциссист, би бол хаягдлын шарахтай хүн. Гэхдээ би бас ч зүгээргүй ааштай хүн, алдсан, тэмцэн, хэрэлдэн. Гэтэл би тэр хүнийг үнэт зүйл рүү ордоггүй. Яг зөв. Бас дараа нь уучлалт гуйдаг гимшдэг. Тэр хизээч уучлалт гуйдаггүй. Бүр эмгтэй хүний хөвлийг эзэс рүү насаараа хөл бөмбөг тоглосон хөлөөрөө бүр эмгтэй хүнийг хөвлийг эзэс рүү насаараа хөл бөмбөг тоглосон хөлөөрөө өшгөлчөөд бүх зүйл хэвэн юм шиг явдаг хүн. Хамгийн харанхуй шүнж өглөө болжнаар манддаг. Хамгийн аимшигтай айдас ч зоргийн ард хайлдаг. Хамгийн эмзэг зүрхч хайрлуулах хүчтэй байдаг. Намайг одоохондоо нэрвүү гэж бодож болно. Харин зүрхтэй, мэдрэмжтэй, хизээний өдрөг гэрэлт алхах хүн гэдэгт минь итгээрэй. Хүндэтгсэн намайг одоохондоо нэрвүү гэж бодож болно. Харин
зүрхтэй гэдэгт минь итгээрэй. 6 сарын 26. Вау. 6 сарын захидлууд podcast. Йоо. Би ихтэй яг ийм сэдвэр хэлсэн, яг тэр юмыг хэлсэн тэгсэн чинь яг л энэ ингээд явж штий бүр яг гэхдээ намайг анх юу лээ тэр хүн бустай харьцтай маш сайхан ухаалаг хүмүүжлтэй харагддаг. Бас сур хүн тийм хүн. Гэхдээ намайг хамгийн их гомдоож үгээр доромжилдаг гэж аахгүй. Бусдад залуу яагаад тэгэхэд идэм бол Бусдад ямар байхаа мэддэг. Нарциссист хүмүүс тийм байдаг байхгүй. яг хөө тийм байж болно л да нарциссистик хүмүүс дөндөө л байдаг. Гэхдээ яагаад нарциссистик хүмүүс ингээд эсвэл абьюсив болоод байна Хооллдог. Тэр хүний одоо энэ эмэгтэйгийн энергиэр хоолдог. Энэ эмэгтэйгийн одоо хин нэгнийг одоо дарамталж хүчрхийлж эсвэл ингэж ямар нэгэн байдлаар доромжилж ингэж тэр хүн хооллоод байгаа байхгүй юу? Тэр хүний өөрийнх нь тэр дотор нь байгаа юм нь тэгж хооллож иж кайф авч одоо амьд байдаг. Хэрвээ энэ эмэгтэй энэ хооллтыг нь зогсоочих юм бол энэ эрэгтэй хүн дахиад өөр эмэгтэйг очиж ингэж тэр эмэгтэйгээс юугаа хооллоо авч аавна идэнэ. Би харин ном уншиж байгаамаа. Нарциссизм гэдэг үү? Нарциссистуудын тухай. For your information. FYY. Yeah. Yeah. Нэг comedy show-нуудын нөгөө нэг юунууд нь stand-up comedy show-нууд шиг ингээл хэрэндээ нэг юм ярьдэн шүү дээ, тийм ингээл Эллиний нэг comedy-ийн procrastination-ийн тухай ярьдаг. Тэгснээ ингээд амар ингээд тэрнийхээ их тахаа хиндээ ингээд ярьж яснаа хамгийн сүүлд нь and that is procrastination гэдэг ингээд дуусгадаг байхгүй юу. Надад бүр яг тэрнтэй адилхан санагдлаа. Хиндээ ингээд ярьж исэн юм маань яг төгсгөлт ингээд ирээд тэгээд ингээд дуусчих юм шиг. Яа. Тэглээ. Яа. За бас л амаргүй хүнд загтлууд байлаа. Ялангуяа relationship, abusive relationship, хууралт. Тэгээ бас эмэгтэй хүний талаас, эрэгтэй хүний талаас бас эмэгтэй хүнээс талаас хүртэл сонслоо. Тийм. Тэгээд айгу бас insightful бидний relationship гэдэг дугаар юм ааш мэдгүй. Гэтэ яг бүх relationship бол ямар ч relationship юм abusive байх ёсгүй. Тэгэд мэдгүй яг ингээд энэ юмнаас ямар нэг юм сурах гэж л одоо энэ хүнтэй байгаа юм болов уу гэж боддоо байна. Гэхдээ яг юу сурж байгаа гэхээр өөрийнхөө үн цэнийг ойлгох, өөрийгөө яг үн цэнийг нь ойлгоод ингээд мэдрэх тэр юмыг сурах хэрэгтэй юм шиг санагдаад байна. Хэрвээ ийм хүмүүсийг abusive эрэгтэй ч үү эмэгтэй ч abusive хүмүүсийг одоо махчин амтан махчин амтан гэж бодвол weak хүчгүй амтныг л олзолж идэн штэ. Тэгэхээр хүчтэй, mentally амар хүчтэй, хаттай, өөртөө хайртай, яг тийм болох юм бол энэ хүмүүс абьюсэл чадахгүй байх гэж бодож байна. Тийм. Тэгээд наа чинь яг хамгийн зөв арга барил бол надад чинь. Тэгэхээр тийм л болох хэвээр. Харамсалтай нэ. Тэгээд тийм болохын тулд маш хичээх хэрэгтэй. Өөр дээрээ маш сайн ажиллах хэрэгтэй. Тийм байна. Өнөөдрийн хичээл ингээд дуусчихъя. Have to survive abusive relationship 101. Тийм байлаа. Abuse тэгээ бас зөвхөн ийм physical биш, mental үг чинь бас их хатуу штэ тий. Үгээрээ идэх, багаар доромжлох. Тэ чи угаасаа л юм бэл дээ ч юм уу харна юу гэдэг. Тэгэл чи надгүйгээр хийм ч юм уу. Тэ ингээ нэг багаар үгээр доромжлох. Энэ ч ихсэн abusive relationship зовж байгаагаас ялгаагүй. Тэг тэрийг эхлээд олж илрүүлээд за би чинь ингээд ийм relationship юм abusive хүчирхийлэлтэй орчинд байгаа юм биш үү гэдгийг мэдээд тэгээд одоо яах хүнд хилдэг юм уу цугтгал хэрэгтэй байна мэдгүй. Mentally strong байх нь л ер нь чухал юм байна. Тийм. Тэгэл гарах хэрэгтэй тэндээс. Би бол шууд out. Bye.
Чи намайг бол зовоохгүй бай. Энэ охин гэхдээ хүүхдгүй юм шүү таашгүй. Тийм 23 настай. Тийм хүүхдгүй гэдэг чинь амар боломж юм байхгүй юу? Fuck. Чамдаа аваад гар. Leave. Манай ямар Юу? одоо салнаад навшаасаа гэдэг батна. Юу илээ? Дампэм. Дампэм багтай. Дампэм. Одоо салцсан ах уу. За өнөөдрийн дугаар юм байлаа. Тэгээд нөгөө нэг захаан дээр нэг дуу зориулсан байсан шүү дээ. Тийм Knock knocking on heaven's door. За тэр дууг тэгээ явуулъя. Оршон Токи нэг алгасан. Нэг алгасаа дараагийнх дээр байгаа. Тэгээд мерчд одоо зөвхөн том сайзууд үлдсэн байна лээ. Тэгэхээр одоо залуучууд маань авах үлдсэн байна. Post please дээр нэг залуу ягаан мерч юмсан шаарсан. Харсан шүү дээ. Юм нүд шүү дээ. Амар хүрхэн. Таньдаг залуу шүү дээ. Тони. Хай. За тай. Баярлаа. Тэгээд мерч аваарай. Тэгээд поло молонууд баг дууссан уу яа? Полонууд баг дууссан байлээ. Чармууд одоо нэг чармууд би нэг юм газар холбогдсон байхгүй юу? Би чармныхаа нөгөө чармыг солиулах гээд тэгсэн чинь тэр ингээ надаас мөрөө яваад байгаа байхгүй юу? Би мөнгөө шилжүүлсэн. Оо. Тэгээд би харин тэг удаад байна. Жоох ядаргаатай. Юу гэдэг газар? За бүр үнэхээр мөрөөд бол бүр олдгоо очих юм бол би нэрийг зарлая заяа. Одоохондоо яг уу хэд хоног хариу хичээл 2-7 онц. Оо зарл. Тэгээд яг уу тийм байна. За бас нэг зарын шин чанартай юм байна. Би нэг юм Apple та keyboard гэсэн баггүй юу? Magic keyboard. Энэ хуучин би одоо нөгөө Amazon дээр бараанууд буцаадаг штеп. Бараг шинээр шахуу буцаачдаг. Тэг нилийн хямдарчдаг байхгүй юу? Тийм Magic keyboard загсан юм. Тэгсэн чинь минийх iPhone гэн Apple Pro 11 инч M1 чиптэй гэдэг юм байна л та. Би Apple iPad Pro 11 инчүүд нь бүгд ижлэхэн гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чинь хоорондоо жоохон өөр юм байна. Fucking Apple заяо. Йой. Тэгэж намайг зовоох ямар хэрэг байна. Тэгээ энэ нь ингээ нэг юм 2 мм зөрөөд байгаа байхгүй юу? За 2 мм you fucking Apple. Йоо. Тэгээ одоо ингээ таарахгүй. I have a Magic keyboard 11 Pro Apple Pro 11 инч M4 чипт. Хүн байвал надаас энийг авах уу, худалдаж авах уу? Би яг авсан үнээрээ өгөө. Би хямдхан дуу авсан. Яг 800 мянга гэхдээ мэдгүй. Тэгээ солих 11-ийн солих хүн байна уу? Бас над чиг ингэж мангарцсан хүн байвал. Яа, штэ. Алита. Тэгэхээр би нэрээ гомдож гин. Apple. Тэг ингээ пад гэдэг энэ дэр тогтох хэрэгтэй байхгүй ингээ. Тогтох хэрэгтэй юм уу те? Одоо чинийхийг харъя да. Гоё л энэ жижигэн MacBook шиг л те. Тийм. Одоо энэ ингээ ийм iPad. Тэг ингээ пад гэж наалтах хэрэгтэй байхгүй юу? Тэг ингээ зөрөөд байгаа байхгүй ингээ тийм tiny зөрөөд. Тийм. Оо чаавса те. Тэг би судалгаа явах ёстой байсан л та миний буруу. Гэтэ come on. Apple болгон дөр өөр Magic keyboard хийдэг болж таарах гэдэг юм эднэр. iPad болгон дээр. Өө ингээ гоё баацтэй. Бараг Mac шиг болчихж байгаа юм. Бараг л Mac юм байна. Гоё юм байна. Тийм тэгээд. Тэг ингээд хаах юм уу? Яаж хаах юм? Тэг ингээ хаагдах хэрэгтэй байхгүй юу? Тэг ингээд энэ кейсэндээ ингээ таарад ингээ кейс болох хэрэгтэй байхгүй юу? Тэгсэн чинь чинийх таарахгүй ингээ унах юм байна тийм. Тийм. Тэг ингээ би ингээ ийм гоёлох хэрэгтэйс байхгүй юу? Тэгсэн чинь ажиллахгүй. Чи наадаа юун дээр тавьчих штеп. Ой. Нөө юун дээр Instagram дээр юу оруулчихгүй юу? Яг миний Instagram story-г чинь нэг 10,000 хүн үздэг. Энийг чинь нэг 20-30 мянган хүн сонсдог. Тэгэхээр арай reach нь өндөр болов. За камерыг маань унгахаас өмнө ингээд Адиг аа. Йой. Би энэ дугаар дээр яварыг хорилж.
Харин тийм камерыг минь унгахаас өмнө би болий. За тэгье. Тэгээ баярлаа. Тэгээд подкаст сонссон хүмүүстээ баярлаа. Тэгээд Bye. Андерс минь захианы сэдвээр дууслаа. Bye.